Их Британи хаан байна. Хөөе, Их Британи хаан байна. Одоо Keir Starmer-ийн нэрийг ч хэлэхгүй заяа. Би энэ дарга гэсэн яа Keir Starmer. За ингээ гэртээр энэс одоо сайн болно гэж байхгүй. Надад хэлэх юм алга. Bye everyone. Yes. Тийм Европын холбооныхонтой маа гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Хоёр хоногийн өмнө би худлаа ирсэн байж магадгүй. Би ирсэн бэ гэх юм бол энэ Израиль, Газа, Палестин, Хамасын инх тайвны хилцэл нэг удахгүй хаа, бүтгүй хаа, худлаа хаа гэж хэлсэн. За тэгээ өнөөдөр өчтөр шүн юулсан бэ гэх юм бол Израиль нэг томоохон чуулган болсон. Одоо Египтэд нэг томоохон чуулган болж байгаа. Юулж ийнэ гэх юм бол тэр Middle East Арабын орны удирдагч нар, ерөнхий сайд нар, хаан гэх мэт шин алтан тушаалтай хүмүүс уулзаа явж байна. Хинтээ юм бэ гэх юм бол Donald Trumpтай. За тэгээ нэг шин цаг үе эхэлж байгаа юм байна. Энэ бол аль болох удаан байгаасай. Тэгээ энэ инх тайван удаасай. Нод гэх юм бол тэгээ яг хуу энэ алт малт нефтний юунаас ашиг олох боломжтой хэрнээ би бол тэгээ инх тайвныг сонгох уу, ашиг сонгох уу гэх юм бол тэр инх тайвныг сонгоно. Яг гэх юм бол өөр газруудаас бас ашиг олох зөндөө боломжууд байгаа. За тэгээ энэ чуулган дээр айгүй сонирхолтой юмнууд болсон. Юу болсон бэ гэх юм бол Macron ирсэн, Starmer ирсэн, Trump-аараа байсан тэгээ супер фаны юмнууд зөндөө болсон. За тэгээд энэ сайхан улс төрийн ховж хэдүүлээ хамт үццгээ. За чуулган яаж эхэлсэн бэ гэх юм бол мэдээж Трамп Израильд юу хийсэн бэ гэх юм бол өөрийнхөө чуулган зохион байгуулсан болохоор хүмүүсийг хүлээж авсан. Нетаньяху энэ дээр ахлагаараа ажилласангүй. Donald Trump энэ шоуыг удирдсан. За харцгаая. Хин ирж байгаа юм бол та. За инээж юм. Гэсэн дургүй хүн бол биш юм байна. За хин юм бэ? За Трамп ямар хүмүүс дуртай юм бэ гэх юм бол мөнгөтэй хүмүүс дуртай. Америк л өргөн голд хийдэг хүмүүс дуртай. Америкийн засгийн газрын бонд авдаг хүмүүс дуртай. Катарын шейк ирж байна. За юу ярьж байна? Сайхан инээж юм. A lot of cash. Стабил мөнгөтэй шүү. Unlimited cash. Хязгааргүй cash. За тэгэхээр энэ хүнийг бас амар сайн. Ер нь бол энийг англиар юу гэдэг юм бэ гэх юм butter up гэдэг юм. Butter up юу гэсэн юм бэ гэх юм бол нэг талах ингээд маслгүй талах харахаараа тэр дээр юу дутж байгаа юм бэ гэх юм бол масл дутж байгаа. За тэгээд Donald Trump юутай очсон бэ гэх юм бол алгатайгаа ирсэн хүмүүсийг алгатна. Бас юутай ирсэн бэ гэх юм бол маслтай ирсэн. Тэгээд Катарын эмир талах дээрээс сайхан зузаан масл түрхлээ. За дараа тий алгадна гэсэн тий. За энэ хэм бэ? Ер нь нөгөө огцордгүй нэг дурак тий. 4 юм уу 5 удаа засгийн газар нь нурсан. Дөнгөж саяхан ерөнхий сайд нь ер нь ажиллаа өгсөн, огцорсон. Тэгээ Макрон огцорсон ерөнхий сайдаа буцаагаад авцсан. За тэгээ юу болох нь хэдүүлээ харцгаая. Тэгээд өмнөх арга хэмжээнд дээр Макрон, Трамп хоёулаа уулзж байхдаа юу болдг байсан бэ гэх юм бол санаж байна уу? 1 2 3 4 5 6 яа одоо ингэ татаж матаж те ингэ энэ бол яг нэг Макронтэй хийдэг тоглоом те одоо харж байгаарай. Гарын те. Сагаар марин тавьдаг гоо зэнгээ гэл тийш тийш татаад power play те power play. Гарын тавьдаг гоо. Татаж матаад. Яа хэдэн секунд юм. Тэгээ явлаа гар миний гарыг тавих гэсэн. Тэгэл те. За одоо тавилаа. Тэгээд Макроны гарынхын зургийг авсан. Харах уу? Энэ. Тэгээ наашнаар царайтаагаар. Тэгээд Макрон ерөөдөө дандаа Трамптай уулзсны дараа эмнэлэгт ордог. Яг гэх юм бол нэг дугаар дургу хүнтэй уулзж байгаа. Дандаа гүлэг болдог. Тэгээд Макроны гарын зураг энэ. Тэгээ Макрон ерөөдөө хаана байх дуртай юм бэ гэх юм бол таад мэдж байгаа шүү дээ. Энэ зургийг харсан баг. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон.
Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоор. Hydroxy.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. За өөр юу болсон? This is not only the end of a war. This is the end of a age of terror and death and За энэ зүгээр дайны төгсгөл биш ээ. Энэ терроризм аллааны бас төгсгөл. the beginning of Терроризмын үеийн одоо дууссан. the age of faith and hope and of God. Энэ цаг үе юуны цаг үе юм бэ гэх юм бол те их тайван. Итгэл одоо бурхны итгэл. Тэгэхээр бурхны цаг үе. Одоо эвтэй найртай байх. It's the start of a grand concord and lasting harmony for Israel and all the nations of what will soon be a truly magnificent region, I believe. Тэгээ энэ Middle East-ийн район те тэр хэсэг юу болох юм бэ гэх юм бол ганцхан Израиль одоо их тайвны дотор ингээд оршихгүй Middle East энэ араб орнууд нь бүгдээр тэр шигтэй. Тэгээ Дональд Трамп энэ дээр яаж энийг одоо бий болох гэж байгаа юм бэ? Гол төлөвлөгөө тийм ээ? Гол арга механизм юу юм бэ гэх юм бол эдийн засгийн хөгжил. Ашиг, мөнгө. Окей? Зүгээр ингээд тушаал, мушаал, доромжлох ингээд пуужинд шүү, алын шүү, малын шүү гэсэн хөшөөрөг юусоо биш. Юу ашиглаж байгаа юм бэ гэх юм бол эдийн засгийн хөгжил. Хамтарч ажиллая. Тэ ашиг хий. That so strongly. This is the historic dawn of a new Middle East. Шинэ Middle East-ийн үе эхэлж байгаа шүү. In the Abraham Accords, we have to join up and get together. You can have that whole thing filled out. We had a very weak administration. Тэгээ Abraham Accords-ыг ярьж байна. Тэр юу юм бэ гэх юм бол маш томоохон нэлийн асар том хүрээтэй ер нь их тайвны хилцэл. Энэ дотор бүх ер нь бол Middle East-д байгаа, тэр Арабын хэсэгт байгаа орнууд ерөөхдөө хамтарч ажиллах гэрээгээ зурх. Дотор бас Иран орцсон байгаа, Катар орцсон байгаа, Сауди Араб, Израиль, Сирия гэх мэтчлэн. За Башар ал-Асад ерөөхдөө байхгүй болцсон. Иран, Израиль ерөөхдөө зодтолтсон. Тэгээ юу тодорхой болсон бэ гэх юм бол Израиль Ираныг барахгүй юм байна. Гэхдээ иранчууд тэ пуужинд дуулсан генералууд алдсан шинжлэх ухааны судлаач нар бас Израилийн терроризмнаас болж нас барсан. Газа, Палестин дотор бас хэдэн 100 мянган хүн нас орсон, гэр оронгүй болсон. Энэ маргаан яг цэвэр арилах нь үгүй хэдүүлээ харцгаая. Тэгээ Дональд Трамп юу шахаж байна гэх юм бол тэр Abraham Accords-ыг зурчихаа. За тэгээд энийг бүр 2018-19 онд ерөөхдөө бараг дуусгасан байсан амжилттай. Тэгээ Жо Байден гарч ирээд энэ бүгдийг ингээ бодоо олгосон. Тэгээ Барак Обама бас ерөөхдөө бүтгэхүү ерөнхийлөгч байсан. За тэгээ одоо Дональд Трамп бас Жо Байденыг муулж эхэлж байна. Тэгээ Жо Байден бол манай Америк улсын түүхэнд хамгийн мяа суг ерөнхийлөгч. Үнэ. Хүмүүс ирээ чинь те Жо Байденыг тоодог, хүндэлдэг хүн ер нь бол байхгүй. За тэгээд Обама Жо Байдены ялгаа нэг сүртэй байхгүй шүү бас хэлж байна те. Хүмүүс инээж юм те. Үнэ. Тэгээ та ингэ анзаарч байгаа юм бол хэдүүлээ те. Би бас 2008 онд тэгээ бас 23 настай. Барак Обама итгэжсэн шүү дээ. Yes we can change, yes we can hope, blah 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 bullshit те. Тэгээ та бас жоохон гэгэрсэн байгаа гэж би найдаж байна. Тэгээд Обама ч тийм, Жо Байден ч тийм, Монголын улс төрч бүгдээрээ яг адилхан шүү. За ялгаа байхгүй. Тэгээ Монголд юу тус болох юм бэ гэх юм бол яг нэг амжилттай бизнесмен тий ерөнхий сайд юм уу ерөнхийлөгч болох юм бол тэрийг өөрчилнө. Гэхдээ тийм юм болохгүй. Яагаад вэ гэх юм бол улс төрийн замаар явна гэдэг чинь амар лайтай зам баггүй юу? Ядаргаатай. Тийм ядаргаа өөртөө авчрах, тийм сонголт хийдэг хүмүүс нь айгүй хомс. Дональд Трамп тийм шийдвэр гаргасан. And they did nothing with this incredible document, the Abraham Accords, but now you can fill them up. Now you have peace, you have people that really like Israel. За тэгээд Барак Обама, Жо Байден миний бэлтгэсэн тэр Abraham Accord-ыг ерөөсөө ашигласангүй, тоосончгүй, зөвхөн цаас болгосон. Гэхдээ би буцаагаад ирсэн. Одоо юу болж байна гэх юм бол Израиль, Газа, Палестин
Хамасын одоо инх тайван бий болсон байгаа. Одоо удахгүй Египт руу нисэж байгаа, Катартай ярьчин, Сауди Арабтай ярьчин гих мэтчлэн ерөөхдөө энийг тодорхой бат болгож байгаа. Тэгээд яагаад Макрон ирсэн бэ? Яагаад Кир Стармер ирсэн бэ? Яагаад Жоржо Мелони ирсэн бэ? Яагаад Египтийн хүмүүс ирсэн бэ? Бараг дэлхийн топ улс төрчний бараг бүгдээрээ эндээ очсон. Яагаад гэх юм бол яг нөгөө хормын гэрч маягаар тийш очиж байгаа байхгүй юу? Тийм баталгаажуулахын тулд. За. So back to Steve. Тэгээ одоо найз Стив Виткоффын тухай ярьж байгаа. Яагаад гэх юм Стив Виткофф юу хийж байгаа юм бэ гэх юм бол Трампын төлөөлөгч, Трампын итгэлийг даадаг хүн, Трампын замын анд хамгийн сайн найзуудын нэг нь хамт бас үл хөдлөлийн салбарт ажилладаг байсан энэ хоёр. Стив Виткофф өөрөө тэрбумтан. Окей? Асар их мөнгөтэй, өшөө их мөнгө энэ хүнд ер нь бол зарчмын хувьд хэрэггүй. Гэхдээ найз нь улс төрлөө орсон болохоор бас дахиад нэг тэрбумтан хүн бас ороод тэгээд ерөнхийдөө улс төрчийг ингээд сонгож аваад улс төрчийг ингээд Москва Tel Авив, Иран гэх мэт чи онлоо илгээх юм бол худлаа. Тэ ягаад гэвэл улс төрчнөр ер нь бол дийлэх нь баг бүгдээрээ могоонууд штэ. Тийм учраас ийм этиктэй бизнесмен хэрэгтэй байхгүй. За тэгээд өөрийнхөө найз Стив Виткофф одоо магтаж байна. Тэгээд Jared Kushner энэ waa Sarah Netanyahu-гийн эхнэр энэ хүний тухай одоо удахгүй бас хэдүүлээ ярьцгаая. Энэ хэлцэл дээр Steve Witkoff нэлийн тулж ажилласан. One story because he was so involved, and then we called in Jared. We need that brain on occasion. We got to get Jared in here. We got to get a certain group of people. За тэгээд нөө Стив Виткофф энэ дээр өдөр шөнөгүй ажилласан. За тэгээд нэмэр хэн болсон бэ гэх юм бол би Jared-ыг дуудсан. Одоо Иванкагийн нөхөр. Тэгээд хүргэн нь. Тэгээд Jared-ийн тарих толгой ухаан бид нар хэрэгтэй байна. Тэгээд Steve started this all by himself. I call him Henry Kissinger who doesn't leak. За тэгээд би Стивийг яад юу гэж нэрлэдэг юм бэ гэх юм бол Henry Kissinger таад мэдх юм бол нөө John F Kennedy 1960-70 оны Америкийн гадаад хэргийн сайд байсан. Тийм Вьетнамын дайн гих мэт шин төрийн үеэр. Тэгээд би бол Стивийг Henry Kissinger-г дууддаг. Ялгаа нь юу юм бэ гэх юм бол Стив бол тэ задраа амгүй. Тэ нууц хадгалж чаддаг. Henry is a big leaker. He leaked. Henry Kissinger бол яста нууц мэдээлэлтэй хязгааргүй задлаа. He wants to do what's right, but I'll give you just a quick story because as you know he's working on the war with Russia and Ukraine. Тэгэхээр Стив бас Путинд уулзсан Орос Украины дайн дээрээ бас ерөөхдөө Трамп хамгийн том элч тий илгээдэг хүн Путинтэй ярилцсан. A war that would have never happened if I were president. A shame. 7,000 young soldiers a week are being killed. More than that this last week. It's a shame. Should have never happened. But it did happen, and we won the race, and I took over this horrible war that's been raging, and I thought it would be тэгээд нөгөө энэ дайм би байсан бол болохгүй бас 7,000 хүн 7 яадаг. Very successfully with Israel and a lot of other people, but this came first, and we'll get that one. But I set up a meeting for him to meet. За тэгээд одоо Steve Witkoff гэх мэт шин бид нар ерөөхдөө энэ Хамас Израилийн дайныг дуусгасан. Тэгээ Орос Украины дайныг бид нар бас дуусгана. Тэгээ Steve энэ дээр оролцоод явна. Одоо Трамп юуны тухай ярих юм бэ гэх юм Steve Witkoff Путиний уулзалтын тухай яа. President Putin thinking it would be a 15 or a 20-minute meeting. Steve had no idea about Russia, had no idea about Putin too much, didn't know too. За би тэгээд Стивийг Москва руу явуулсан. Стив Путиний тухай нэг сүртэй мэдгүй, Оросын тухай нэг сүртэй мэдгүй. Тэгээ би юу бодож ирсэн бэ гэх юм бол манай Стив Путинтэй за нэг 15-20 минут уулзаад тэгээд тэр дуусах баха гэж бодсон. Бас улс төрийг бас манай найз сайн мэдгүй. Тэгээ ер нь өлүүлэхийн хүн шүү дээ. I set up the meeting with Putin and I called. I said, is Steve finished yet? That was about a half an hour into the. За тэгээд ер нь бол уулзалт ихснийхаа дараа Трамп багийн гишүүн рүү ингээ уцаар ярьсан байна 30 минутын дараа Стивийн уулзалт дуусна уу гэсэн үгүй. Meeting. No sir, he's not. He's still inside. Уулзчихлаа. Уулзалт үргэлжлүүлээ. I said, well, how's he doing? I don't know, sir. He's still inside. I called up an hour later.
Let me speak to Steve. За нэг цагийн дараа би дахиад Стивтэй яригээ залгасан. Үгүй Путинтэй уулзчихлаа. President Putin. I said, wow, it's a long meeting. Ямар удаан митинг юм бэ? Дуустгүй юм биш An үү? hour later, he's still with Putin. За 2 цагийн дараа ч гэсэн 3 цагийн дараа ч гэсэн 4 hours. 4 цагийн дараа ч гэсэн Get the word that he was going to be coming out. тэгээ 4 цагийн дараа залгаад асуусан чинь за одоо ингээд баг зэрэг ингээд дуусах төгч юм да гэж мэдээлэл ирсэн гинэ. Soon. And in 5 hours, he came out. Тэгээ 5 цагийн дараа гарч What ирсэн. the hell were you talking about? Чи Путинтэй юу ярьд юм бэ 5 цаг те? And he says just a lot of interesting things. We're talking about a lot of interesting things. And За тэгээд бид нэр ерөөхдөө айгуус олон сонирхолтой юмны тухай ярьж байна. За энэ дээр би бас одоо нэг шинэ үнцэг эндээс гарч иж штэ. Стив Виткоф амар сайн найз нь, баг хамгийн сайн найз нь 5 цаг Путинтэй уулзсан. Путин Аляска руу очсон. Тэгээ би өмнө юу ярьж ирсэн бэ гэх юм бол ер нь бол Трамп энэ Орос Украины дайнаас залхаж байгаа. Зеленскийг үзэн яддаг гэлсэн штэ. Тэгээд ер нь бол бас хэдүүлээ нөгөө Gilbert Doctorow-ийн подкастыг зөндөө сонсч ирсэн. Тэрийг бас дахиад үзчихээрэй миний channel дээр байгаа. Тэгээд Gilbert Doctorow юу хэлсэн бэ гэх юм бол Трамп бол Путинд сигнал өгж байгаа. Энэ дайныг гэс дуусгах хурдл төхөө. Энийг ерөөхдөө дуусгах байгаа. Тэгээд ерөөхдөө Путин тэр сигналыг авсан байх шүү гэнэ. Яагаад гэх юм бол тиймэрхүү сигналуудыг явуулсныхан дараа Трамп юу гэж хэлсэн бэ гэх юм бол за бид нар Tomahawk пуужин нийлүүлж магадгүй. Одоо хүртэл нийлүүлээгүй. Гэхдээ Путин ямар шалтгаан өгсөн бэ гэх юм бол дайныг дараагийн түвшинд авчрах шалтгааныг өгсөн. Тэгээд тэрнээс хойш Путин юу хийж эхэлж байгаа юм бэ гэх юм гүүр бөмбөгдөж эхэлж байгаа. Цахилгаан, эрчим хүч, халаалт, авт зам, төмөр зам ерөөдөө Украины дэд бүтцийг ингээ байхгүй болгож байгаа. Тэгээд дэд бүтц байхгүй болчих юм бол эдийн засаг байхгүй, хүн ам байхгүй болчихно. Нүгөө явчихын зүхтэн гих мэт шин. Тэгээд ерөөдөө энэ дайн дуусчих байхгүй. За. What he went in there for, but you can't talk about it for 5. You can talk about it for a certain period of time and you know what you're getting. But that's a talent. За тэгээд ерөөдөө Стив Виткофийнхаа талент юм уу чадварыг ингээм магтаж байна. Яагаад гэх юм бол Путинтэй 5 цаг уулзч чадж байна. Путиныг 5 цаг яриулж чадж байна. Тэр хүний анхаарлыг татж чадж байна гэдэг чинь бас авьяас. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ 5 цагийн хугацаанд Стив Виткоф нэлээд дэлгэрэнгүй ерөөдөө Оросын талын мэдээлэл авсан. Яагаад энэ хэлсэн бэ? Юунаас болсон бэ? Яагаад одоо дайн эхэлж байгаа юм бэ? Яаж дуусах юм бэ? Яагаад дуусахгүй байгаа юм бэ? Гал зогцоох хилцс яагаад дуусахгүй байгаа юм бэ? Тэгээд Аляскад бас энэ хоёр ерөөхдөө нэлээд удаан уулзсан. Тийм учраас энэ дээр тэгээд жоох найдаж эхэлж байна. We can do that. Most people I'd send in, number 1 they wouldn't be accepted, number 2. За тэгээд Дональд Трамп юу хэлж байна? Өөр хүмүүсийг би явуулах байсан бол угаасаа Оросууд хүлээн зөвшөөрөхгүй байсан, хүлээж авахгүй байсан. Яг юм бол уламжлалт тийм дайныг мөрөөддөг улс төрчнөр эсвэл If they were the meeting would last 5 minutes and that's what happens with. За тэгээ өөр үнийг явуулах байсан бол нэгдүгээрт хүлээж авахгүй байсан. Хүлээж авах байсан ч гэсэн тэр уулзалт маань 5 минут үргэлжлээ тэгээ дуусчих бол. Steve, everybody loves him. They love him on this side, they love him on the other side, and he really is. He's a great negotiator because he's a great guy. Тэгээд Стив мундаг нөхөр яагаад гэх юм бол хоёр тал хоёлоо Стив дуртай. Тэгээд Стив баярлаа. Тэгээд бүгдээрээ Израильчууд тийм. Thank you very much Steve. Yes, thank you very much. Тэгээд хүмүүс өөр босоо хаалгад тагшиж штэ. Израилийн Knesset одоо их хурл. За өөр юу болсон бэ? Энэ нөгөө Miriam Edelstein ер нь бол еврей хүн Америкийн улс төрчийг амар санхүүжүүлдэг. Ерөөхдөө Израилийн төлөө хөрөнгө мөнгө нөлөөгөө тултан ашигладаг. За одоо нөгөө ер нь бол нөгөө Израилийн топ улс төрчнөр рүүгээ хандаж ярьж их хурлын дарга гих мэт шин тийм ээ. За одоо энийг анхааралтай сонсоорой. Яг гэх юм бол Трамп нэг юм шаардаж юм уу асууж байгаа. Hey, I have an idea. Ой, надад нэг санаа байна. Mr. President, why don't you give Израилийн ерөнхийлөгч та энэ хүнд him a pardon? Pardon өгчөөч. Өршөөчөөч. Хуулийн одоо өршөөлийн хууль ашиглаад энэ хүнийг өршөөчөөч. Хиний тухай ярьж байгаа юм бэ гэвэл Беньямин Нетаньяхугийн тухай ярьж байна. Нетаньяху хүмүүс ингээ босч алгаа тагшиж байна. Энэ хүн ерөөхдөө тэр ерөнхийлөгч бол за мэдхгүй за яри мэри гэх гээд байна тий.
За хин босч ийн хин босхгүй байна хараарай. За энэ гар тэгээд амар тий. Яа. Баярлалаа Дональд өгшөө. Яг гэх юм бол Бенjamin Netanyahu мөнгө идсэн. Тэ хууль зүрхсэн. Тэгээ шүүх хурлан болох гоод төхөөд ирэхээр Ираныг бөмбөгдөг, тэр яадаг, ингэдэг, тэгдэг. Ер нь бол тавныглын албан дээр ингээд томоохон асуудалтай. Ерөнхий сайдын алтан тушаалыг ерөөхдөө буруугаар ашигласан, мөнгө идсэн, тендер мендер. Тэгэл монголчууд улс төрч юу хийдэг мэдж байгаа шүү дээ. Netanyahu бүгдийг нь хийсэн. Тэгээд өмнөх контент хаад үзсэн байх. Израиль улсын ард түмэн энэ Бенjamin Netanyahu-гаас бүр ингээд залхацсан байна. Тэгээд нөгөө өршөөлийн төлөө ингэж шичиж гинэ гэдэг чинь Бенjamin Netanyahu-гийн улс төрийн карьер дуусаа. За ярида за энэ хүн те. Окей, тэгээд одоо нөгөө энэ Сара Netanyahu-ыг хараарай заяа. Трамп буужин за холдорой. Урд нь гээ за холдоод би хүнтэй гар барьчин за ингэ. Гээ урд нь зай болоо те. Netanyahu-ыг тоосон юм байна уу? Netanyahu-ыг тоож гин үү? Трамп хинтээ төрүүлөө ярьж гин, хинтээ мэдлж байгаа юм бэ? Хинт нүүр өгж байгаа юм бэ? За тэгээд энийг харчих заяа. Сайн юу болсон? Миний таамаг юу юм бэ гэх юм бол цаагаараа надад дахиад бити гайвуулаарай. Чамаас болж би баг Ирантай алцчих эхэлсэн. Чамаас болж Пакистан юу замбраагүй байдал орсон шүү. Чамаас болж Катарын $1,000 хөрөнгө бол баг фейлдсэн шүү гэж ярьсан байгаа хаа. Тэ. За окей. Тэгээ чи надад дахиж бити гайвал. Тэ. Би юуны төлөө жоохон чичрэх юм бэ гэх юм бол чамайг өршөөе гэсэн энэ санааг жоохон би шахарчээ. Тэ. Тэгтээ одоо болоо шүү гэж би найдаа. Таамаг надад байна. За. Одоо дуусаа юу? Үгүй ээ. Одоо энэ хэм бэ? Энэ хэм бэ? Бас хоёр дурак те. За. Тэгээд би түрүү хэлжсэн зарим хүмүүсийн гарыг бацсан, зарим хүмүүсийн талхыг маслсан, одоо зарим хүмүүсийг алгадах цаг нь ирсэн. I've known so many of you for so long. You're friends of mine. You're great people. I have a couple I don't like and та нарыг би одоо бас олон жил таньж байгаа шүү. Хэдүүлээс олон жил хамт ажиллаж байгаа. Тий. Зарим нь би айгуу дуртай. Одоо энэ ерөнхий сайд ерөнхийлөгч нар цаанаа зүгээр ингээд ангийн дарга хүлээж байгаа юм шиг тий. Гэхдээ зарим нь би дургу шүү дээ. Гэлсэн. particular, but I won't tell you who. I have Гэхдээ би хин дургу юм бэ гэх юм бол та нарт хэлэхгүй л дээ. Айгуу. actually a few of them I don't like at all. Зарим би бүр ингээ үзэн яддаг. Хин бол коммент оруулдагаарай заяа. Миний жигсаалт юм бэ гэх юм бол Keir Starmer-ыг үзэн яддаг заяа. Macron-ыг үзэн яддаг. Ursula von der Leyen. Тэ. But you'll never find out who they are. За гэхдээ та нар би хэнийг үзэн яддаг юм бэ гэх юм бол хизээч олж авахгүй би хизээч хэлэхгүй. Well, maybe you will. Гэхдээ магадгүй та нар олж битгүй хэлж магадгүй. They commit. But I have most Энэ хошног цаанаа ингээ одоо хүлэрч эхэлж байгаа. of you who I Бити миний нэрийг бити Macron-ыг хэл Macron like a lot and I respect a lot. Maybe that's more important. We listened and we exchanged ideas and we kept pushing forward and За тэгээ хэдүүлээ юу ч гэсэн эндээ хамтарч ажилласан. Тэгээ та нарыг зарим нь би үзэн яддаг чи хэрнээ хэдүүлээ хамтарч ажиллаад энийг амжилттай болгосон. Окей, энэ tweet-ийг хараарай. Keir Starmer хизээ юм бэ гэх юм бол 2020 оны 1 сарын 29. Trump's so-called peace plan is a farce. Трампын их тайвны төлгөө бол зүгээр хутлаа. It's inconsistent with international law and human rights protections. Олон улсын хуулийг зөрчиж байгаа, хүний эрхийг ч гэсэн зөрчиж байгаа.
Our government should unequivocally condemn it because it will cause even more suffering for the Palestinian people who have already бид нэр манай засгийн газар энийг ерөөхдөө бүр тэр чигтээ эсэргүүцэх ёстой яагаад гэх юм бол худлаа. Трамп энийг санаж байгаа болов мартцсан болов Трамп имийг сандаг бах тий. За. За яагаад энэ одоо гүлэгний чимээ гарч байгаа юм бэ? Яагаад гэх юм бол яагаад энэ Keir Starmer ингэ гүлэг царайлж байгаа юм бэ гэх юм бол энэ юмнаас болсон. Харъя. United Kingdom. Where's United Kingdom? Их Британи хаана байна? Хөөе. Их Британи хаана байна? Одоо Keir Starmer-ийн нэрийг хэлэхгүй заяа. Одоо төсөөлөө үзчих заяа. Монгол улсад нэг томоохон чуулган болж байгаа. Тэгснэ за одоо аль аймгийг хэлэх үү? Юу ч бодчих. За окей. Өмнө Увс ярьж исэн, Хөвсгөл ярьж исэн, Булган аймаг ярьж исэн, Дорнод аймаг ярьчих. Гэсэн чинь ингээ манай улсын ерөнхийлөгч ингээ эргэн тойрон хараад нөө засаг дарганыхаа нэрээ мэдхгүй. Дорнод хаана байна? Дорнод хаана байна? Гараад ир. За Их Британи хаана байна гэл. Энэ дарга гэсэн одоо Keir Starmer юу гэж бодсон бэ гэх юм бол энэ муу хошнох те. Donald Trump намайг микрофон дээр үг хэлээрэй гэж хэлж байгаа хаа. Чи зүгээр оо. Ингээд одоо ингээд зай эзэлж чинь те. Ерөөдөө окей цаашаа бол би яа гэх юм бол микрофон руу нэг юм ярихаас та. These people all came and like тэгээ шууд урдан зогсоос нас. Одоо энэ царай хараарай. Ёо. 20 shit. За дорнод руу буцъя даа гэл те. 20-minute notice. Яа, Carney бүр инээсэн Georgia Meloni бүр ингэ цаанаа бүр ингэ ёо боо. Fantastic. So many others. Нүүр царайг хар одоо энийг дахиад хэдүүлээ хамт үзье. Keir. Гэтэ энэ хүнд хамаагүй л дээ. Тэ. Энэ бол зууралт нь огцорн гэсэн юм байхгүй. Эднэр угаасаа тэ. Эднэр ингээд энэ момент нэ жоохон ичдэг бах тэ. Тэгээд дараа нь зүгээр ичгэ болчдөг. Тэ. Угаасаа ичих болчихрахаа улс төрлөө орсоор байгаад нь илэгддэг баха байхгүй болдог бах те. За. We have Hungary. Oh Victor. Манай Унгар улсын ерхий сайд бас байгаа шүү дээ. Victor. Where is Victor? Victor хаана байна? We love Victor. Бид нар бол Victor дуртай Victor шүү. I call him. Victor гэж би нэрлэдэг шүү. The little accent on it. You are fantastic. Чи бол I гайхалтай know a шүү. lot of people don't agree with me. Маш олон хүмүүс чамайг яг ингээ гайхалтай мундаг гэж боддгүй. Гэхдээ би харж байна уу? Donald Trump ерөөхдөө тэр Европын холбоо эсэргүүцдэг хүмүүсийг ингээ хамгаалж штэ. But I'm the only one that matters what you. Гэхдээ ингээ чамайг олон хүмүүс үзэн яддаг баха. Юу хэлж байна гэх юм бол Friedrich Merz чамайг үзэн яддаг, Macron чамайг үзэн яддаг, Ursula чамайг үзэн яддаг, Keir чамайг үзэн яддаг. Энэ бүр ингээ гараа Keir Starmer цаана бүр ингээ гараа ингэсэн байна заяа. Ингээл. За. Тэгээ Donald Trump сая юу гэж хэлсэн бэ гэх юм бол чамайг олон хүн үзэн ядж магадгүй. Гэхдээ I'm the only one that matters. Тэ юу ч нэх юм тэднийг март ганцхан би чухал шүү гэх шин. Are fantastic. He's a great leader. Чи бол гайхалтай. Чи бол агуу удирдагч. I endorsed him the last election he had and he won by 28 points. Тэгээд өнгөрсөн сонгуульд дээр би Виктор Орбаныг дэмжсэн. Тэгээ 21% дээр бүр агуу ялал бий болгосон. So you're going to do even better this time. За тэгээ энэ удаадаа чи бүр илүү томоохон ялал байгуулнаа. Yes. Тэгээ энэ Европын холбооныхонда маа гэж хэлэх хэрэгтэй байхгүй юу? Donald Trump бол мундаг. За. Пакистаны ерөнхийлөгч outstanding extraordinary contributions to first stop war between India and Pakistan. За тэгээд ерөнхийлөгч Пакистаны ерөнхий сайд нь шууд Donald Trump бол гайхалтай хөдөлмөрлсөн. Тэгээ юу зогсоосон бэ гэх юм бол Пакистан энэтхэгийн хоорондыг дайныг зогсоосон. And манай then улс achieved энэтхэг ceasefire along with his very wonderful team. тэгээд энэ Израиль And Хамасын гал today, зогсоох хэлц again, чадсан. I would like to nominate Тэгээ би Donald Trump-ыг Great дахиад president. дэвшүүлье.
Нобелийн Nobel Peace шагнал Prize. одоо инх тайвны шагнал дээр Дональд Трамп. Because I genuinely feel that he is the most genuine and most wonderful candidate Яа одоо Трампын талхыг 3 давхар маслаар ингээд for Peace Prize гайхалтай because үнэнч he has инх brought тайвны not төлөө only peace тэгээд Дональд Трамп шиг сэтгэлээсээ үнэнч инх тайвны төлөө зүтгэсэн хүн байхгүй шүү гэж одоо яа. in South Asia, saved millions of people, their lives. And today, here in Sharm el-Sheikh, achieving За. Одоо нөгөө hot mic юм болсон. Микрофоныг унтраагаагүй хэрнээ юм ярьсан. Funny. Чи зүгээр өгшөн. Баярлалаа миний өгшөн. Чи намайг ерөнхийлөгч гэж дуудсан. Баярлалаа. Энэ ямар жоок юм бэ гэх юм бол та санаж байгаа ах те. Justin Trudeau яаж нэрлдэг байсан бэ гэх юм бол governor засаг даргаараа ингээд оромжлоо дууддаг байсан шүү дээ. Тэгээ Mike Carney биш дээ. Ерөнхийлөгч бол биш. За ерөнхий сайд байхгүй юу? За тэгээ Mike Carney юу гэж хэлж байна гэх юм бол баярлалаа өгшөө намайг ерөнхийлөгч болгосон. Оо би чам ерөнхийлөгч шүү. Окей. It's good. I started. We said in Одоо тэгээ энэ за төгсгөл. Wow, I didn't expect that. Уф, юм болно гэж би төсөөлөөгүй. Let's go home. There's За ингээ гэртээр энэс одоо сайн болно гэж байхгүй. nothing more I have to say. Надад хэлэх юм алга. Bye, everybody. Bye everybody. That was really beautiful and beautifully delivered. Wow. Thank you very much. Also, with Showman content-ийн хаан инх тайвны төлөө тэгээд энэ Орос Украины дайныг яаж зогсоох юм бэ гэх юм бол Путин бүгдийг гусчихаа. Тэгээд бити ингээд өөрийнхөө барьчи тултал нь яв тэгээд бутарсныхаа дараа би чамтай 8 хиймээр байна. Тийм юм байгаа хаа.